миний YouTube дээр эддэг лаглаг гоё чихрэнүүдийг чамигийн дэлгүүрээс худалдаж авах боломжтой болжээ. Гоё. Янз бүрийн лаг мэдээё. Та нар намайг ийм том ирзэн чихэр иддгээр нь амтахгүй манай дэлгүүрт зөндөө төрлөөрөө зарагдчихаа би танаас харуулсан заяа нэг нэгээр нь жалиргээ эдэн за. Яг 4 сарын өмнө би freeze dried candy-ний талаар бичлэг хийчихсэн шүү. Санаж байгаа бах. Тийм гоё амттай юмыг яагаад намайг үздэг хүүхдүүд идэж чадахгүй байгаа юм бэ гэж би дотроо бодоод би тэгвэл дэлгүүр дээр худалдаан гаргана гэд ингээд чаймигийн чихэр гээд худалдаан гаргасан байгаа. Тэгээ зөвхөн ийм биш артлах нь бүр гоё. Энд дээрээ та нар сайн уу би сайн гэдэг үгээ шигтгэж өгсөн байгаа. Чихрийн арт хэсэгт ийм freeze dried candy-г ерөнхийд нь ингээд ойлгуулахын тулд ийм монгол орчуулга нэмж өгсөн байгаа. Орц найрлага хэдэн килокалори гэдэг нь бүгдээр англи хэл дээр ингээд сайхан биччихсэн байгаа. Тэгээ чихрээ задлаа. Оо янз юм ааш. Ямар гоё өнөртэй юм бэ? За шууд идэ шүү дээ. Fox айз. Дахиад ингэж нэрсний амттай гүзэлцэхний амттай яг амтаараа ингээд эрдэн чихэр идэхлээр ингээд шүдүүд нь алаа ингээд бид нэг гаргаж аваад ингээд буцаад иддэг те ерөөсө тийм байхгүй энэ чинь ингэж ажилдаад залгигдсан заяа тэгээд айгуу гоё амттай тэгээд өөр юм ярьчих гэхлээр чихрээ арай л рекламдсан болчих гээд тэгээд өөртөө бас амталж идэж үзмээр ах юм бол манай дэлгүүрээс аваарай. Тэгээд дараах нь болохоор gummy rings байгаа. Энэний та нар энгийн эрдэн чихрийн идэж үзсэн л байх хэвээр яг тэрнийх нь freeze dried босон төрлөн л гэсэн үг шүү. Ерөөсө тийм гачин тэнийг шал өөр амт гэж ойлгож болохгүй яг амттай та нар эзэнтэй заяа чихэр эзэн бол шүдээ угаахаа мартуу зай зүрх намайг маш олон бага насны хүүхдүүд үздгийг би мэднэ. Тэгээ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд би ийм өгүүлбэр бичиж өгсөн байгаа. Тэгээд нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ухаантай үг хэлчихэ. Өнөр гэж ванлин шүү дээ. Манай чихэрний давуу тал нь штэ ингээ зиптэй маргааш нөгөөдөртөө ингээ жоорлоод ингээ зипл чин чихрээ. Тэгэхээр чихэр чинь ингээ муудаж гарч иж гоч ийн гэсэн ойлголт байхгүй. Энэ бол ногоон алюмины амттай. Энэ хазах мэдрэмж ямар гоё гэж санана. Ер нь жоохон эсэглэн талтай. Энэ болохоор жүржний амттай, тоорны амттай. Манай чихэрний одоо уутны мат материалтай болохоор яг ингээд гялгар торноосоо бол чихэр нь маань юм тод бол харагдахгүй юм мат. Жоохон ингээд блүрдэж харагдана. Ингээд гялгар одоо тортой биш болохоор энтлэн тоор амттай, энтлэн жүрж амттай яг л амтаараа бас жоохон юм эсэглэн жоохон угаасаа яг л мэдэн штэ та нар нэг юм эсэглэн амт байдаг штэ яг тиймэрээ freeze dried болоод ирэхээр амт нь өөрчлөгдөн гэсэн ойлголт бол байхгүй. Энд бол би 10-аас 10 оноо өгнө. Угаасаа бүгд нь 10-аас 10 оноо өгөх бах. Би чихрэндээ 9 оноо өгч хизээч чадахгүй. Тэр өмнөхт нь ч гэсэндээ 10 оноо. Дараах нь болохоор Skittles байгаа. Энэ энгийн төрөл нь биш гадуураа юм эсэглэн бүрхүүлтэй дотор нь ч гэсэн эсэглэн байдаг шар айгуу гоё дуурнаа ядж. Хайр хүрмээр чихэр шүү чи бүр. Ямар зин царайлаг шүү чи минь нэрээ. Энэ гаднах нь ингээд цагаан харагдаад байгаа юм. Энэ нөгөө эсэглэн юм юм шүү. Наваа эсэглэн та нарын нэг идээд үз заяа амар сонирхолтой. Аюугаа шарж байгаа зүтэй. Freeze dried болоод ирэхлээр ер нь ингээд жоохон томорчдаг. Тэгээд хэлбэр дүүрснээ бас ингээд янз болчихсон байдаг шүү. Чинч маш таа. Хэрний маань дизайныг монгол хүн хийсэн байгаа. Тэр дундаа төвшин ах маань хийсэн байгаа. 9 өгч маань бас санал бодлоо илэрхийлээд бас манай менежер ингээд бид нэр ингээд бөөндөө ингээд санал бодлоо ингээд хуваалцаж байгаад ингээд дизайн дээрээ тогтсон байгаа. Энэ жишээлбэл лам гөрөөсний зураглалтай. Тэгээд капибарагийн зурагтай одоо энэ дэр жишээлбэл чами меми гэд хэлж мэлцээ аяга хөөрхөн байгаас тэгээ. Одоо эрдэн чихрнүүдээ эдья. Энэ болохоор манай дэлгүүрээс бас худалдаж авах боломжтой. Энэ өнрийг сансан байх шүү. Яг шивгааны өнөр. Хартуу юм байх шүү. Үрийн иднэ. Яг тарвсны амт заяа. Үнэрч чинь маань хаа. Айгу час хийсэн тарвсны амттай заяа. Ерөөсөө тийм хөлхний нэг юм амтагдах гэж яатсан нэг юм хөгийн өлбөн амт ерөөсөө байхгүй заяа. Эндээс бүр яг тарвс яг тарвсны эрдэн чихрээ ямар хуу байж болох бүр яг тарвс амтгсан заяа. Айгу гой хүчтэй. Харин эрдэн чихрнүүдэд оноо гэж яваа шүү. Энд би 10-аас 9.8 оноо өгнө. Гоё юм байна. Дараагийнх нь hot dog байгаа. Өмнөх нөгөөний том эрзэн чихрүүд дээр бас нэг hot dog идчихсэн шүү дээ. Жохон ингээд хайлаа түрээд ирсэн. Одоо би ингээд шатчихж байгаа байхгүй юу тийм мөнгөөрөө. Чаавс Америкаас нэг юм хөгийн юм ирсэн шүү дээ. Нэг юм хайлж майлцсан те. Тэгээ манай дэлгүүрээс бол та нар юм бүтэн юм авнаа. Тэрэнд бүү санаа зовоорой. Йоо ямар гоё харагддсан юм бэ те. Тийм гоё. Эндээс лимон амтгаж जैन, эндээс черри амтгаж जैन. Ямар ч айгу олон төрлийн жимс амтгахаа. За дахиад нэг атчих. Энэ би 10-аас
Яг л юуцаа өгнө. Дараагийнх нь ийм колотой эрзэн чихэр байгаа. Нилээн том ом. Ёо, бүр эндээс яг юу үнэрчж ийн гэж. Өөний колотой баах нөгөө эрзэн чихрүүд эдэн штэ юм жижигэн. Яг тэрэн шиг үнэртэй заяа бүр. Амлыг та нар аваад идээл үз. Би ерөөс худлаа ярихгүй заяа. Яг тийм үнэртэй. Юу нь бол яг ламтаар л да. Одоо эндээс нь хазаа яг хар хэсгээс нь. Хоёр талаас нь татаад үзье. Тасрах нь. Өө за тасрахгүй байна. Жижигхэн нөгөөний юм колотой чихэр байдаг шүү дээ. Яг л тэрний томруулсан хэлбэргээ ойлгоорой. Ийм гоё колотой эрзэн чихэр. Энэ би 10-аас 9.2 оноо. Яг одоо Солонгос болон Азийн орнуудад тренд болж байгаа бүтээгдэхүүн бол Milk Classic бол яалчгүй мөн өө. Солонгосын жүжигчид лаглаг K-pop одод Milk Classic-ыг өдөр тутамдаа хэрэгжилж иддэг юм байлээ. Бясалгаг, банан, сүн гэсэн 3 төрөлтэй дээд зэрэглэлийн будааны зөөлөн тансаг амттай эрүүл амттан танилцуулж байна. Аманд ороод л уусдаг тосомч шараагүй жигнэж болгосон транс тосны холцгүй амтны гаралтай тосны холцгүй учраа илүүдэлжингээс айх шаардлагагүй бүх насныханд зориулагдсан бүтээгдэхүүн юм. Энгийн мөртлөө тансаг савлгаатай учраа ширээн дээр чимэг болдог байгаа шүү. Удахгүй цагаан нойтон саруулах гэж юм тийм ээ. Ийм арт сансар номингийн зах худалдааны төвүүдээр худалдаалагдаж байгаа юм лээ шүү. Баярлаа. Дараагийнх нь ийм shark байгаа. Одоо том нөгөө ийм халимны дүрстэй ийм эрзэн чихэр байгаа. Энэ айгуу гоё ийм нэрсний амттай юм байна лээ. Энэ бүр айгуу гоё амттай заяа. Нэрсний чанар шиг үнэртэй. Тэгээ энийг эдэг айгуу удсан байна. Би энийг лав ингээ 3 хувааж идчихсэн санжийн заяа ингээд 3 хоног 4 хоногч бараг хувааж идлөө тэгэж санаад байна. Ямар ч тач нэг дор бүгдийг идэн гэж хизээч байхгүй юм байлээ. За шууд толгооноос нь иднэ. Аагүй эндээс нэг тийм. Оо. Амт марцсан байх шүү. Энэ яг гоё нэрсний амт. Жохон эсгэлэн үү? Юу нэг ихэнх нь л жохон нэг юм эсгэлэндүү амт гэж нэг юм нялуун балерч ихэр шиг өөрөөсөө амтдахгүй заяа. Baby shark. Тэр хүүхэд болгоны бага насны дурсамжинд жихэр гэдэг зүйл заашгүй байдгаа. Энийг аав ээж нар хориглох ямар ч боломж байхгүй. Ганц хориглох зүйл нь бол их хэмжээгээр идэх үү, бага хэмжээгээр идэх үү гэдгийг сайн зөв зааж өгөх нь бол эцэг их одоо та нарын одоо үүрэх шүү. Би бас ингээд өөрийнхөө хэмжээнд ингээд бас хэлж байна. Жихрээ аль болох ингээд цогцтой хэмжээгээр хэрэглээрээ намайг үздэг хэрвээ бага насны хүүхэд байвал те тэгэхэд над мэтийн өсвөр насны хүүхдүүд байх юм бол угаасаа ойлгомжтой мэдчихэж штэ те нэг юм өөрсдөө тохируулаад идчих чаднаас те манайхаа. Blueberry shark-т би 10-аас 10 нөгнөө яг ч юм надад амар таалагдаад байна. Одоо хамгийн сүүлийн эрзэн чихэр болох юм бүргэрийг иднэ. Бүргэр дуртай хэр их хүн байна да. Энэ бол айгүй олон жимстэй юм байна. Амсаал үзье. Бүргэрээ жоохон том хацдаг байж юу? Айгу гүнчиг хацчихлаа. Чами ингэж хацдаг юм. Эсгэлэн амт байна. Энэ лимоныхын амт юм болоо. Жүрчнийх юм бол нөгөө талхан жүрж болохлаа. Бүргэрт 10-аас 9.5 оноо өгнө. За дараагийнх нь миний хамгийн дуртай төрөл байна. Starburst гэсэн төрөл нь байгаа. Монголд энэ чихэр жоохон цөөхөн харагдаад байдаг. Гэхдээ зарим нь амсаж үтсэн захт миний хамгийн дуртай амт заяа. Би та нарт одоо амталж харуулъя. Ёо шууд өнөр нь хангалж чинь. Би эндээс хідэн ширхгийгч идсэн чадан заяа. Яг гүзээлцгний йогурт шиг амтагддаг. Гайгүй гоё шаржигнаа. Зургатаа Google-тэйг үзэж байхад идэж юм болж шүү дээ. Айгуу гоо гүзэлцгэнтэй тарах шиг. Би сая зөндөө идлээ. Миний шүдэнд наалтахгүй байна. Ядаргаатай би бүр рекламчих гээд байна. Яасан хэцүү юм бэ? Өөртөө авч идрээ. Дараагийн чихэр болохоор чаймгийн чихэр байгаа. Энэ болохоор ерөөсөө freeze dried биш nerds гэдэг чихрийг та нар мэдгүйгүй. Би бас зарим нөгөө YouTube бичлэгэн дээрээ иддээ штэ тий. Энд чинь бас айгуу тренд болоод байгаа дизайн нөхгүй. Тэгээд яг чим нэг ийм чихэр байлгамаар санагдаад худалдаанд бас гаргасан байгаа. Zipтэй болохоор амар юм оо. Энэ хараа ийм гоё. Янзын яа. Энэ мэжээ шаржигдахгүй яагаад гэвэл энэ freeze dried биш. Зөвхөн ингээ эрзэн чихэр. Тэгээ гадуура юм юутай гэх юм бэ? Нэрцэг та нар мэдэн шүү дээ. Яг тэр. Гаднах бөөрнг юмнууд нь аваа эсгэлэн заяа. Тэгээд дотроо юм эрзэн чихэртэй. Айгуу гоё ажлууртай. Энэ айгуу гоё надад итдэг манайха. Өө хоёрыг унгачлаа амар гоёч. Чаймгийн freeze dried candy-нуудыг бүгдийг амсаад идээд үзчихлээ. Айгуу гоё байна. Бүгд нь 10-аас 10. Манай дэлгүүрийн хаяг их дэлгүүрээс Peace Mall явах зам дагуу яг голдон байждаг. Ер нь их дэлгүүрээс жоохон алхахчхад л манай дэлгүүр байгаа да. 10 сард би яг энэ талаар мэдчихсэн. Миний YouTube дээр гардаг чихэрнүүдийг
бас идэж үзхийг хүсдэг ямар олон хүмүүс байд юм бэ гэдэг талаар би мэдж авч ирсэн. Олон ээж нар над руу бичижсэн энэ чихэрнүүдийг хаанаас авах боломжтой вэ? Чи хаанаас захиалдаг вэ? Манай хүүхд ингэ нэхэд ах юм аа энэ тэгээд тийм амар үнэтэй чихэрнүүд одоо аав ээжээсээ нэгтгэн одоо яаж байгаа юм бэ та нар одоо тэр чи одоо айгүй үнэтэй шүү дээ. Тэр нүү амар том баагамтай чихэр мэгч чинь Америкийн 1 кг ачааны үн чинь $11.90 байхгүй юу? Тэгээд шуурхаа муурхаа бүр үнэтэй заяа. Тэгээд одоо тэр үндсэн чихэрнийх нь үнээс гадна одоо тэр чихэр ч одоо хэдэн килограмм вэ? 3 кг тэр гэхэр ч одоо $30 одоо ачааны мөнгө тэгээ нийлээд 60 70 $80 болчихлоо. 200 300 мянган төгрөгөөр нэг мөн эрзэн чихэр авах гэдэг ч одоо юу гэсэн юм бэ? Тийм үстэй. Тийм том чихрээр та нарт үлийгээ хийдий. Манай чихрийг ав мэдөө. Энэ артал тарагч байгаа. Манайх нэг 20 30 мянгаас литрхгүй заяа. Тэгээд өөрчөө яриа гэж бодлоо. Нэр манай дэлгүүр засвар ясаа аягүй гоё болцсон. Тэгээд нэг дэлгүүрийн нэг жижигхэн засвар хийтэл аягүй үнэтэй штэ 20 30 сая болчдөг. Тэгээд туртай дэлгүүртэй болчт юм байна гэдэг нэг юм муу хатаарх бодлоо манайхан болоороо явган суугадсан ч хөөлөвчлээ. Тэгээд нэр энэ манай дэлгүүрийн юм гоё плаж байгаа. Тэгээд хүүхдийн сайз судалдаанд гарсан. Тэгээд хүүхдийн сайж гэж манайх ер нь хүүхдийн хувцсны дэлгүүр болж өөрчлөгдөд байна да. Тэгээд энэ плаж бол би оюутлчингороо зөв өөрийнхөө сайзыг тааруулаад хийлгэсэн. Тэгэхээр хүүхдийн арзмаар удал байгаа. Чаймигийн дэлгүүр зөвхөн энэ чаймигийн чихэр зарагдана. Дараагийн хамтлагаар уулзлаа. Түр баяртай. Бичлэг өгсөн баярлалаа. Үлгүрлээ. Ауратик. Very good. Ставагун баху.